Сайн байцгаана уу? Өмнөх бичлэгээр бид бүрэн эмчлэгддэг бэлгийн замын халдвар төвчнийг ярьсан бол өнөөдрийн сэдвээр бид бүрэн эмчлэгддэггүй дөрвөн халдварын талаар ярих болно. За ингээд бүрэн эмчлэгддэггүй дөрөвт Б гепатит, герпес, ХДХВ буюу дох, папиллома вирусын халдвар орох бөгөөд нэг нэгээр нэнгийнээр давч үзье. Б гепатит. Б гепатитыг үүсгэдэг вирус нь элгийг гэмтээдэг ба уг вирус хүнээс хүнд цус, өрийн шингэн болон бусад биологийн шингэнээр дамжих боломжтой байдаг. Вирус хүний биед зүү тариур, сахлын хутга, сойзоо сольж хэрэглэх, хамгаалтгүй бэлгийн харьцааны үед болон төрөх замаар халдварладаг. Халдвар авсан хүн шинж тэмдэггүй байж болох ба хэрвээ шинж тэмдэг илэрвэл ядрах, хоолны туршил буурах, дотор мухайрах, хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, нүд болон арьс шарлах зэрэг завир илэрч болно. Ихэнхдээ халдвар авсан хүн 6 сарын дотор өөрөө эдгэрдэг боловч өвчин хүндэрч архаг болвол элэг сэрвжих буюу элэгний хадварл үүсгэж цаашлаад элэгний дутагдал орж амь насанд аюул учруулах эрсдэлтэй байдаг. Одоогоор энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй байгаа ч бид энэ өвчний эсрэг дархлаажуулалт буюу вакцин хийлгэх боломж байгаа нь сайн юм. Бэлгийн герпес. Бэлгийн герпес нь хүнээс хүнд бэлгийн харьцааны үед өтрээ, ам, шулуун гэцээр дамжих боломжтой бөгөөд халдвар авснаас хойш хэдэн 7 хоногийн дотор бэлэг эрхтний ойролцоо цэвэр үүсдэг. Герпесийн цэврүү нь эмэгтэйчүүдэд өтрээ, өвцөг, хошног эсвэл гуйн дээр, эрэгтэйчүүдэд шодой, төмсөг, хошног, өвцөг эсвэл гуйн дээр гарч болно. Цэврүү нь хагарч зовир ихтэй шарах үүсгдэг ба эдгэрхээрээ давхраг үүсгэж сорвждаг. Харин зарим тохиолдолд уруул амд цэврүү гарах, халуурах, толгой болон үеэр өвдөх, шээгээд хүндрэлтэй байх зэрэг завир нэмэлтээр илэрч болно. Бэлгийн герпес нь анх удаа илэрэхдээ завир ихтэй байх бөгөөд 2-3-7 хоног үргэлжилж болдог. Өвчин архагшиж үе үе дахих ба ядрах, биений мэрэх, дархлаа унах үед ихэвчлэн сэдэрдэг. Өвчин сэдрэхдээ анх өвдөж байснаас бага завир илэрч хурдан эдгэрэх хандлагатай байдаг байна. ХДХВ буюу дох. Энэхүү халдварыг хүний дархлаа тогтолцоо буюу хамгаалагч эсүүдийг устгадаг учраас хүний дархлал хомсдлын вирус хэмээн нэрлэдэг. Дархлаа дарангуулагдсанаар тухайн хүн халдвар төвчнөр амархан өвдөж хүндрэх эрсдэлтэй байдаг байна. Энэ өвчин цус болон биологийн шингэнээр дамжин халдварлах ба халдвар авсан үед халуурах, хоолой хүндүрлэх, үе мөч болон булчингаар өвдөх шинж тэмдгүүд 2-7 хоног хэртээ үргэлжилдэг. Зарим тохиолдолд цав, суг, хөдөөний томголгын булчирхай томордог байна. Гэвч эдгээр завирууд ихэнхдээ хөнгөн илэрдэг учраас өвчлсөн хүмүүс эдгээр завируудыг тэр бүр сандаггүй. Хэдийгээр уг өвчнийг бүрэн эмчлэх юм байхгүй ч вирусын эсрэг юм хэрэглэж дархлаагаа сайн дэмжиж чадвал урт хугацаанд амьдрах боломжтой юм. Харин хүндэрвэл халуурах, хэвлэгээр өвдөх, дотор мухайрах, өөлжих болон суулгах, жин хасах зэрэг завир илэрч бусад халдварууд буюу уушиг болон нүдний халдвар, амны мөөгөнцрийн халдвар төрсөж болцсошгүй юм. Папиллома вирус. Хүний папиллома вирус нь олон төрөл байдаг бөгөөд төрлөөсөө хамаарч арьсны үлд, бэлэг эрхтний үлд болон зарим төрлийн хавдрыг үүсгэдэг. Халдвартай хүний бэлэг эрхтэнтэй хүрэлцэн хэсгээр халдвар дамжих ба олон бэлгийн хамтрагчтай хүн папиллома вирусын халдвар авах эрсдэл нь өндөр байдаг байна. Папиллома вирусын халдвар авсан хүнд бэлэг эрхтэн орчим өвөлд гарах, эсвэл шинж тэмдэг илэрхгүй байж болдог. Тийм учраас ихэнх халдвартай хүмүүс өөрийн мэдлэггээр цааш олон хүнд тараасан байдаг байна. Уг өвчин хөнгөн зовиргүй мэт боловч эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хор тавдар үүсгэх аюултай учраас папиллома вирусын халдвар авсан бол 21 наснаас эхлэн умайн хүзүүний наацын шинжилгээг тогтмол өгч байх хэрэгтэй. Хэдийгээр эдгээр өвчнүүд нь бүрэн эмчлэгдэх боломжгүй ч өөрсдөө зовир илэрвэл аль болох цаг халдлаггүй эмчит хандан зохих шинжилгээ болон эмчилгээ хийлгэснээр цаашид гарч болох хүндрэл болон бусдад тараахаас сэргийлэх боломжтой юм. Мөн мэдээж альва өвчнөр өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал учраас бэлгийн харьцааны үед бэлэвч хэрэглэж зааших, нэг хамтрагчтай байх, шинэ хамтрагчтай болж байгаа бол бэлгийн замын халдвар төвчнийг илрүүлэх шинжилгээ өгөх зэргээр сэргийлж болох юм. Ингээд бэлгийн замын эмчлэгддэггүй халдварын талаар ойлголттой болсон гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзцгаая. Сэргийлээд бай, хамгаалаад бай, гэдэж янзэтэй цуг агаарай. Энэхүү бичлэг дээр хамтран ажилласан Гэлс ангаах ухааны төв